Дараагийн мэдээ хүргэе. За Эрдэнэ төлөвлөрийг түшиглэн зэс сайлуулах үйлдвэр байгуулах төсөл аль өмнөх засгийн газрын үед техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаж 2025 онд үйлдвэр байгуулах ажил нь эхлэх боломжтой байсан. Гэвч засгийн газар солигдож томоохон төслүүдийн хэрэгжих явц бүтэн жилээр хойшилж хугацаа алдсан юм. Өнөөдрийн байдлаар зэс сайлуулах үйлдвэр байгуулах төсөлд бүгд найрамдах Хятад улсын 3 компани, Швейцарын 1 компани оролцох хүсэлтэй гаргажээ. За улс төрийн тогтворгүй байдал улс орны хөгжлийг гацааж ирсний хамгийн сүүлийн жишээ нь зэс сайлуулах үйлдвэр нэрлэгдэж байна. Эрдэнэ төлөвлөр төрийн үйлдвэрийн газраас судалгаа тооцоонуудаа хийж 2025 оны ихээр техник эдийн засгийн үндэслэлээ бүрэн боловсруулсан байдаг. За энэ дагуу өнгөрсөн онд сонгон шалгаруулалтаа зарлаад төсөл эхэлсэн бол 2028 онд ашиглалтанд орох ёстой байлаа. За гэвч засгийн газар солигдсоноор энэ ажил бүтэн жилээр хойшилж өнөөдөр л сонгон шалгаруулалтын явцыг танилцуулж байна. За нийтдээ 20 гаруй улсын 55 компанид санал хүргүүлснээс 13 компани оролцох хүсэлтэд илэрхийлж бүгд найрамдах Хятад улсын NFC компани, бүгд найрамдах Хятад улсын Jiangxi Copper компани, бүгд найрамдах Хятад улсын Lintao New Energy Technology, China Enfi Engineering Corporation, Shanxi Northern Copper Industry гэсэн 3 компани түншлэл. Мөн Швейцар улсын Glencore International AG компаниуд тус эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн байна. За үүнээс харахад зэс сайлуулах үйлдвэрийн төслийг бүгд найрамдах Хятад улсын компани шалгарах төлөвтэй байна. 700 орчим сая долларт хөрөнгө оруулалт хийгдэх болов. За 2 жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийгдэх болов. Үндсэндээ бол 2 жилийн дараа Монгол улс одоо 50 жил ирсэн зэс сайлуулах одоо зохицлбор үйлдвэртэй болох асуудал шийдэгдэх байхаа. Энэ дээр одоо засгийн зорилтоор танилцуулж тодорхой чиглэлүүд шийдвэрүүд гаргалаа. Энэ ажил одоо эрчимчгэр болсныг та бүхэнд дуулгаж байна. За 2026 онд эхэллээ гэхэд үйлдвэр ашиглалтанд орох хугацаа 2029-оос 2030 он болж хойшлохоор байна. За түүнчлэн нийслэлийн гэр хорооллын утааны асуудлыг шийдвэрлэх ёстой хөх нүүрс төсөлж 1 жилээр хойшлогдод байна. Ямар ажил нь орхигдоод байна вэ? Ямар ажил нь төрүүлж яваад байна вэ гэдгийг л харж байгаа. Жишээлбэл одоо ган боловсруулах чиглэлийн ажлууд маань хэр явж байна. Тэгээд зэсийн олборлтыг нэмэгдүүлэх, мөн одоо зэс боловсруулах үйлдвэр байгуулах ажлууд байгаа. Хамгийн тулгымцсан асуудал бол одоо нүүрс химийн үйлдвэр байгаа. Бидний төлөвлөгөөгөр бол өдийд ашиглалтанд орчих учиртай ийм үйлдвэр. Өнөөдөр бол ажил нь огт эхлэегүй. Бид нар бол нөгөө боловсруулсан нүүрс буюу хөх нүүрсээ бүгд найрамдах Хятад улсаас худалдаж авч шít. За Зандан шидрийн засгийн газрын өмнөх засгийн газрын аж үйлдвэрийг хөгжүүлэх төслүүдийг орд тос орхичхоогүй ажил хэрэг болгох чиглэлд анхаарал хандуулж байгаа нь сайн ч баггүй цаг хугацааг алдаад байна. За иймээс Монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төслүүдийг хөдөлгөх ажлуудыг шуурхалах нь чухал байна.